Одоо та бүхэндээ хүрээдөө судлаач дуучин Доломсрынгийн яриаг хүргэе. Тэгээ Бээжин лам гэдэг заримдаа Самья ноён гэж нэрлээд идэг. За энэ дуугаас би багш маань шанс хөгжим тоглоод би бас дуулж ирсэн. Тэгээд одоо энэ дээр бол бас яг нөгөө сахил санваараа умартсан ном эрдэмтэй хичээдгүй мөртлөө одоо хүүхэн шуухан гэж эргүүлж явдаг тийм бас нэг бүлэг ламнар байсан байгаа юм. За тэгээд тэр маань одоо хүрээний жууяар хүүхэн гэдэг тэр хүүхэнтэй бас холбоотой. За тэгээд нөгөө одоо хүүхэнтэй сунж мөргөөд ингээд хамаг бас ид зүйлээ алдаад бэлэгсэл болоод нөгөө хүүхэд холбоо харилцаагаа ингээд таслах гэхээр нөгөө ид хөрөнгөө араас нь буцааж авъя гэд ингэж гутал гиммэнэ гутала юмсандаа 32 голцтой гутала юм шүү дээ хөө гонхсон би чинь самья навш дээр утсан болдоо гутал юуги минь эргүүлж өгнө жууяар минь хөө гэд нөгөө эмхтэй болвол самья ноёнд илүү талтай хандаад тэгэхээр Бээжин лам маань дургуцаад ингээд гутлаа нэгсэн байдаг тэр нь 32 угалцтай нилээд үн бүхий за дээрэс нь бэлцгээ нэгсэн байдаг Бээжинд тунгаасан биндряатай бэлцэг шүү дээ хөө бэлцгийн минь одоо буцааж өгөөч гэд тэгэхээр эмхтэй маань юу гэдүүлэх вэ гэхээр хариуд нь бэлцэг гиммэнэ бэлцэг юм шүү дээ хөө би болоод сэтгэлд мэн унаж байгаа төгсөн бицлээ та бэлцэгнийхээ хойноос гунж гутараа байвал даахөө Бэргэнэ мамаага дуудуулж ирээ даваарай даахөө гэд. За энэ бэргэн мама гэдэг нь энэ хоёр хүний бас явдлыг мэддэг хүн байсан байх нь. Тэгээ суулт нь одоо бас нэг зөөчлсөн барьсан. Ламын нэгсэн болгоных нь хариуд хүүхэн болвол ерөөсөө тухай цоорч мөргөж байгаа даваарай, бэргэн мамаага дуудаж ирээ даваарай гэд ингээ ерөөсөө тав тодорхой хариулт өгөөд. Тэгээ эцсийн бүлэгт нөгөө лам маань тэгээ бас хоосоо оцорж байгаа хүүхэн болвол бас самья ноён руу явж байгаа ийм дүр зураг харагтаа. За энэ дээрээс түрүү хэлсэн одоо сахил номоо умарцсан энэ ламыг одоо шоолж бас зохиогдсон дуу байна гэж үзээд байгаа. Аялгауны хувьд ингээ бодохоор лам болвол өөрөө хаягдсан хүн чинь одоо яг энэ бадгаа дуулахт бол маш тийм удаан юм татсан одоо ингээл морьтой бүх шогшуулаад нөгөө жууяар хүүхнээ санаад гомцсон ийм байдалтай ингээд аялгауны хүртэл бас энэ утга санаагаа илэрхийлээд ингээд нилээн юм гүцсгий ингээл за нөгөө жууяар хүүхэн хариуд дуулах энэ аян болохоор хүүхний зан чанарыг илэрхийлж байгаа.